зам тээврийн сайд Борхогийн Дэлгэр сайхан, эрүүл мэндийн яамны сайд Чинбүрэн нар маань одоо Дорногов аймгийн Хатан Булаг сумын эрүүл мэндийн төвд орчин үеийн ийм автомашин гардуулж өгж байгаа туйлын баяртай байна. Дорногов аймгийн Хатан Булаг сум бол аймгаас 240 км хамгийн хол оршдог хилийн сум байгаа. За манай сумын хувьд бол хөдөөгийн 4 багтай ханги суурьшлийн бүсгээд хангийн бомбттай нийт одоо Дорногов аймгийн хүн ам 3000 гаруй хүн амтай хангийн суурьшлийн бүс эд хүмүүс бужигнаад ирэхэд 1500-аас 3000-ад бид нэг 5-аас 6000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Сумын төвөөсөө ханги суурьшлийн бүс маань 100 км-ийн зайтай байдаг учраас эрүүл мэндийн төвд маань энэ автомашин бол зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Ханги суурьшлийн бүст байгаа эмнэлэгт маань бол автомашин байхгүй. Тийм учраас энэ асуудлыг шуурхай шийдэж өгсөн засгийн газрын гишүүдэд нийт Хатан Булагчдынхаа өмнөөс мөн одоо ханги суурьшлийн бүсээр хилээр нэвтрэн зорчдог нийт жолооч түүний ар гэр нийт одоо хөдөлмөрчин ард түмнийхээ өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье.